манайхаа шинэ бичлэгтэй тавтай морил та нартайгаа уулзаагүй айгу уулзсан байна. Тэгээд баг 3 сарын дараа шинэ влогороо уулзж гин. За ихэнх хүмүүс намайг мэдж байгаа хөтэй инстаграмаар дагдаг хүмүүс маань. Монголдоо эх орондоо очиод ирсэн бараг л 7 жилийн дараа хайртай хүмүүстэйгээ хайртай эх орондоо байж байгаад ирсэн бүр үнэхээр гоё цаг хугацаа мөчийг өнгөрөөсөн. Хамгийн гоё дурсамжтай хайлайтс хэсэг нь болохоор би хурмаа хийсэн байгаа. За тийм Монголд яг 7 жилийн дараа очиход өсөж дэвжсэн, хөгжсөн айгу гоё бэлээ. Очоод яг байнгын бичлэгээ хийж чадаагүй ч гэсэн яг чухал үеуд дайлуулах бичлэгээ хийгээд явахыг хичээсэн. Тэгээд энэ влог болохоор миний хамгийн хайртай влогуудын маань нэг болно гэж бодож байна. Өөр цаашаага өшөө зөндөө олон бичлэгүүд байгаа. Та нар минь тэгээд төвчээртэй хүлээж аваараа. Та нартаа нэг гоё өөрийнхөө сэтгэгдэл зарын чанартаа нэг мэдээг дуулгая гэж бодож байна. Бит хоёр нөгөө нэг сая Монголд хурмаа хийсэн гэсэн шүү дээ. Тэгээд Монгол руу явхад мэдээж Австрали доллароо Монгол руу ингэж хөрвүүлэх бит хоёр авах шаардлагатай болсон. За тэгээд зөндөө олон газруудыг судалж үзэж байгаа. Хамгийн шимтгэл баг, хамгийн найдвартай гэсэн нэг тийм газар болсон байгаа. Тэрийг та нартай хуваалцъя гэж бодож байна. За энэ газар нь болохоор Сент Цэгимэн юм билээ. Дэлхийн аль ч орноос шилжүүлэг хурдан, шуурхай, түргэн найдвартай хийх боломжтой юм билээ. Австралиас, Америкаас, Европоос, Японоос, Солонгос гэд бүх орнуудаас баг боломжтой юм билээ шүү. Тэгээд та нар аппликейшнийг татаад судлаад үзээрэй. За тэгээд Австрали байгаа хүмүүстэй зориулаад яг одоогийн байдлаар урамшуул зарлалсан байгаа юм билээ. За энэ урамшуул нь болохоор 8 сарын 23-наас 9 сарын 23-ны хүртэл шилжүүлэг хийсэн хүмүүсээсээ рандомоор 5 хүн сонгож аваад Amazon-ы $300 gift card өгч байгаа юм билээ шүү. Тэгээд энэ гоё боломжийг манайхаа битээ алдаараа. Надад бол бүр айгүй их таалагдсан, түргэн шуурхай найдвартай. Тэгээд эхний гүйлэг нь болохоор 24 цагийн дотор орно. За тэгээд цаашдын гүйлэг нь болохоор шууд тэр дороо ороод явах юм билээ. Гадаадд байдаг монголчууд ихэнх нь л Монголд нэг зээлтэй, эсвэл Монголд гэр одоо аав ээж руугаа нэг хідэн төгрөг явуулах шаардлагатай болдог те. Тэгээд дандаа л хүн хайгаал, хувь хүн хайж ингэж явж ийснаас шимтгэл багтаа Сент Цэгимэнийг ашиглуул илүү найдвартай, хурдан, хамгийн бага шимтгэлтэй санагдсан шүү. Асуудлуудын маань хамгийн гоё шийдэж өгсөн энэ Сент Цэгимэндээ баярлалаа. Тэгээд та нар маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл би энэ доор description box-н дээр яг яаж татах уу тий Instagram эднэр бүх зүйлүүдийг тавьчих. Та нар маань тэгээд холбогдоод үзээрэй. Влогтой иргэн орцгой. Тэгээд та нар маань энэ влог таалагдана гэж бодож байна. Миний хамгийн нандин бас хайртай влогуудын маань нэг байх болно. Удахгүй хурмын влог coming soon шүү. Гэтэ энэ влогон дээр хурмын нэг хэсэг зүйлүүд бас байгаа. Амар гоё влог. За, влогтой орцгой. Bye. За Бээжингийн аэропорт дээр ирсэн. Дараачихын нислэгийг хүлээж Монгол руу явах нислэгээ. Бид хоёрын нислэг ер нь бол нэг 2 цагийн хүлээлттэй мэлээ. Одоо дэлгүүр онгоочвол нэг юм авчаад тэгчээд дараагийн нислэгтээ орох гэж байна. За тэгээд миний сэтгэгдэл болохоор Монгол яваагүй одоо бараг 6 жил гарan болсон байна. Бараг л 7 жил болсон байна. Тэгээд амар сэтгэл тогтолж энэ мөчийг бүр зөндөө удаан хүлээсэн мөчүүдийн минь бас нэг. Ямар ч байсан чадхаараа гоё влого хийгээ та нартай харуулна гэж бодож байна. Миний влогийг ер нь бол Монголоос тэгээд Австралиас аяг хүмүүс үздэг. Тэгээд Австралиас одоо үзэж байгаа хүмүүст маань бас энэ влогууд аягүй сонирхолтой байх гэж бодож байна. Амар гоё юм. Тэгээд онгоцондоо сайхан унтаж явсаар байгаа л хэлээ. Одоо манай гэрийнхэн тэгээ манай өний гэрийнхэн бид хоёрыг онгоцны бодол дээр тасгал хийж байгаа. Тэгээд утгагүй болцгаая. Ногдож хунагсан нулимас минь давхяд очиход дэндүү алсхан дасан сэтгэл За өглөөний минь гоё цэцэгтэй Монгол кино гарч ийн.
За ээж сайн уу? Өчигдөр аав хонь гаргасан гэсэн. Төлөөний цайнд ийм юмнууд хийх гэж байгаа гинэ. Энэ хааруул ээзгэлээс гоё амттай шүү. Тэгээд өчигдөр надаа ээж юу хийснийг та нартай харуулъя. Амар гоё миний хамгийн дуртай амийг хийсэн байсан. Стүүжин. Тэгээ гоё салаад иднэр байна. Стүүжин бүр хамгийн гоё байсан. Тэгээд энэ махын хяма бас их сансан. Өндөг шарч байна гэж байна. Аавын байнгын уудаг юм энэ аршаан гинэ. Хорог борн ингээ авчдсан байна. Энэ аршаан болохоор жанчвлан гэдэг юм аршаан байгаа юм байна. Тэгээ шивгоо нэр энэ чинь Монгол ирсэн шивгоо юу? Монголын шивгоо гэж байдаг үсэ. Жимснүүдийн эзэн чинь мэдээж Австралийн жимснүүдээ шал өөр амттай. Хаанаас орж ирдэг л Орос хэцтаас тий. Тэгээд ээжийн юм картыг хэрэглэх гэж байгаа. Иргэний үнэмлэхээ сонгуулах ажилтай. Иргэний үнэмлэхний хугацаанд дууссан. Хотоор яв юм. Өнөөдөр чи 8 курс жаан газрууд 10-наас эхлээд наадмын амралтанд гарч эхэлж байгаа юм билээ. Тэнд байгаа. Энийг аваад үзсэн. Логт оролцъя. Них ч амар гоё гэстэй тий. За наадмын талбай дээр ирсэн байна. 7 сарын 10-ны өдөр ингээд үйл ажиллагаа, бэлтгэл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Маргааш 7 сарын 11-нд наадам болно. Би өсөө ингээд гоё өнөөдөр тайруулсан, имчилгээ хийлгсэн. Гоё наа Монголдо ирсэн. Нэмээ тавтаа. За наадмын нээлт үзгээд ирсэн байна. Сая ийм юм 10,000-аар авсан. Бүтэн сургалттай нохоо. За дараагийн үзүүлбэр эхэллээ. Ямар бүр хэм яа гэсэн чи явж штэ. Соосон чи шууд босч штэ. Хамгаалдаг хамгаалж явж байгаа. Хамгаалдаг. Хамгаалтаа. Хамгаалдаг хамгаал. Одоо эзнийх нь ардаас ямар ч ингээл хапны. Яг л нэг хүн шиг болсон биз тий. Баярлалаа. Эдэг авах юм. Бүгд 7 удаа хуушуур. Стадионы хуушуурыг бодвол гоё тий. Happy birthday to you. Шингийн гоё. Урам. Сарха. Ярин гора и. Яа, Чанжан болдог дээр ирсэн байна. Гадаа халуун байна. Хажууд нь юм тимээ байна. Гоё яана.
Оо явуудаас ирж байна. Хүлээд аваад. За тэгээ бүхнээс нь сайн бэр. Одоо юу ангу сунгад хойшоо хэдийгээрээ за. 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 Ёо. За өнөөдөр аав ээжийнхэн лагер дээр ирсэн байна. Тэгээд аав ээжийн хөөрхөн гэр барьсан. Тэрэнд нь дээр үний дурсамжтай юмнууд айгүй их байна. Би та нартай харуулъя гэж бодож байна. Монгол гэрцэн ирсэн чи үнэхээр гоё сэрлээ. Энэ манай дүү бид гурав жоохон багтай. Манай аавын цолны зэрэг байна. Оо Монголын сайхан гадаг гартаа. Ээжийн шорлог уу? Тоо ийм их жимстэй ирсэн биш те. Экогийн жимс хаана вэ? Хоёр хамтдаа түүж байгаа юм уу? За. Хөөх. Ямар их юм бэ? За өглөөний минь өнөөдөр зураг авалтын өдөр 7 сарын 16 болж байна. Одоо цаг 6 цаг болж байна. Бид хоёр дүүтэйг агаа нүрэ бодох мейкап артист руугаа явж байна. Улаанбаатар хотоос мэдчилж байна. За Sky Resort дээр ирсэн хурмынхаа менюг харах га байж байна бид нар. Орчимо наачаа. Төрсөн өдрийн өглөө. Ээжийн борцтой за битүү борцоор олзоодсон байна тий. Мангар зэлтэй заа юм санаж. За хотын гэртээ ирсэн нүрээ бодох чинь. Манай хурман дээр хэрэглэгдэх архинуудыг гэрээс авцсан тавьсан байна. Нүрэ бодъё. Миний бүр хамнуудын хийхэн зүгэл миний гоо сайхны бүтээгдэхүүнүүд байсан.
Офисын төрсөн өдөртөө зориулаад нэг палаж бол авсан. Тэрийг өмсөх нь үү? Би бол найзуудтайгаа тэмдэглэе. Юг. Ороо яриад байсан уу гэсэн шиг зогсож байна. Яа төрсөн өдрөөрөө гэрийнхэнтэйгээ хоолнд орчихъя. За. Төрсөн өдрийн минь төргийн явахындаа гэж. Төрсөн өдрийн минь төргийн явахындаа. Сафор хий. Төрсөн өдрийн минь төргийн. Яа бит хоёр хормынхаа видео хийх гээд явж байна. Хорны нийслэл Улаанбаатар хот маань өнөөдөр цаг агаар маш гоё байна. Миний одоо яг ард талбай харагдаж байна. Одоогийн байдлаар төвчл ер нь бол айгүй бага байна. Тэгээд миний өнөөдрийн хуцталт болохоор юм ягаан өнгө зүйлсэн байна. Миний өнгө бол угаасаа ягаан. Төвчрөл амар байна. Би сая төвчрөл бага байна гэж хэлсэн буруу хэлсэн байна. Тийм гэж. Дахиж хэлэхгүй ээ. Ой маань хувьд олон дунд нэр хүндтэй яг нэг Монгол сайхан эр хүн байдаг. Тэгээд ааваасаа бүх зүйлийг үлгэрлдэг. Би өөрөө үргэлжлэн болохоор би өөрийгөө бие бас сайн авч явах хэрэгтэй гэж дандаа боддог. Хүнтэй яаж харьцах вэ те? Бүх зүйлийг л үлгэрлсэнтэй. За манай аав бол яг л зүйлээ гэр бүлдээ зориулж өсгсөн тийм л хүн байдаг. Ялангуяа яг хоёр охиндоо манай бол уусаа хамгийн сайн найз гэж боддог. Манай найзууд тэд баг бүгд мэддэг. Ээжээс илүү баг аав л гэж ярьдаг. Тэгээд манай бол бүр үнэхээр амар халамжтай. Тэр зан бүр яг тийм түшиг тулгууртай юу ч болж исэн аав нь ингээд хажууд нь байна гэж дандаа хүүхдүүдээ тэр үгээрээ өсгөж хүмүүжүүлсэн. Тэгээд тийм болохоор ингээд одоо хүртэл ийм гоё өөртөө ихтгэлтэй ингэж явдаг. Тэгээд аавдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ээж минь бол маш нэмжин сэтгэлтэй, маш сайхан сэтгэлтэй. Байнгын хүүхдүүдтэй санаа тавьдаг, асуул оронд амьдэрдэг ч гэсэн байнгын ээж маань яаж ийн хийж ийн маш их анхаарал тавьдаг. Тэгээд хүнд маш тусч олон дунд бас дандаа хүн тусалж явдаг. Манай ээж чинь болохоор ерөөсөө хизээч өөрийгөө нэгдүгээр тавьж байгаагүй. Дадаа л хүүхдүүдээ гэр бүлээ гэж явсан. Айгуу тийм хатуу хаант Монгол эмэгтэй дээ. Тэгээд би яг ээжгээл эхнэр болно гэж боддог. Ээжийнхэн бүр бүх зүйл баярлж явдаг аав өөрийнхөө. Эхнэрийнхээ аав ээжтэй яг ингээ аль биесээр танилцаагүй ч гэсэн ингээд мэддэг. Гэрт нь ороод аль биесээр танилцж байсан. Мэдээж маш айдастай, нэх удахгүй тайвширчихсан. Тэгээд угаасаа маш сайхан сэтгэлтэй хүмүүс болохоор хоёр 5 жил үргэлжлэхдээ ерөөсөө баг хадам ааж хоёртойгоо уулзаж харж байгаагүй. Зүгээр л нэг сонсоол явж исэн. Тэгээд анх танилцсан түүх гэвэл баг л яг л аль бие усаар гэвэл бэр гуйлахсны дараа л яг гэрт нь орж анх танилцчихсан. Манай хадам ааж хоёр болохоор бүр айгуу бас сайн хүмүүс байдаг. Бэр гэд яг намайг гэдэг. Яг л өөрийнхөө хүүшгээ хайрладаг. Тийм сайхан хүмүүс байдаг. Хайртай аав ээжтэй төрүүлж өсгөж өдий зэрэгтэй явахд нь хүмүүжүүлсэн аав ээжийн хүмүүжлэр одоо хүртэл явж байгаа. Тийм болохоор маш их хайртай шүү. Баярлалаа л гэж хэлье. Хайр таныг минь төрүүлсэн аав ээжд нь маш их баярладаг. Өдий хүртэл өсгөж хүмүүжүүлсэн маш нандин
хайр тохиныг ингээд авч сууж байгаа. Тэгээд үрд насан туршдаа охиныг нь хайрлаж хамгаалж чаднаа гэж бодлоо. Юугаарч дутаахгүй 3-3 өгөө төсгөж хүмүүжүүлсэн баярлаа. Тэгээд намайг ийм сайхан хүн болгож өсгсөн баярлаа л гэж хэлье да. Мааж хоёртоо бас ийм сайхан одоо нөхрийг мань гаргаж өсгөж хүмүүжүүлсэн ийм сайхан хүү төрүүлж өсгсөн баярлаа гэж хэлмээр байна. За Монголоос мэдчилж байна. Би 3 бүр багынхаа найзтай уулзах гад гэрээсээ гараад алхаад явж байна. Монгол орнд ирсэн айгүй гоё байна. Өнөөдөр цаг агаараас айгүй гоё өдөр байна. Та нарын тэнгэрийн аяг харж байна уу? За тэгээд Монголд ирсэн сэтгэл гэвэл би юу н айгүй завгүй л яваад байгаа. Яж хат яг хөрмөө гэж байгаа болохоор айгүй завгүй тэгээд хурмандаа бэлдээд дээрээс нь найз нөхөд өдөр болгон л нэг плантай гараад явж байна. Яг ингэж ганцаараа алхаагүй ирснээс хойш одоо баг 2-7 хоног бараг л тийм 2-7 хоног болцсон байна. Ирснээс хойш юусоо ингэж ганцаараа алхаж явахгүй юм байна. Дандаа л завгүй байсан. Эсвэл машинтай энд ирснээс хойш нэг жоохон 1-2 кг бол таргалсан. Гэхдээ тэр бол ямар ч асуудалгүй. Энд дасгал хөдөлгөөн хийхгүй байгаа болохоор тэгсэн байх гэж бодож байна. Тэгээд бас дандаа л хоолунд идэл 2 гэртээ очиж ирэхлээл тэгэл явж ин дөө. Манайх угаас яг энэ хотын төвд ойрхон баггүй. Тэгээд гэрээсээ гараад алхаа явсан чинь сэтгэл айгуу гоё хөдлөж байна. Тэгээ шууд бичлэг хийж гин. Монголд ирснээсээ хойш юусоо яг ингэж тухтаа ганцаараа юм ярьж влого хийгээгүй юм байна. Тэгээд Улаанбаатар хоттой ирээд анзаарсан юм гэвэл манайх хот айгуу гоё залуусын хот юм а. Дандаа л залуучууд хүүхдүүд айгүй их байхаа. Ягаад ч юм Сидней, Австрал ч ер нь тийм хөгшин хот шүү дээ тий. Тэгээд энд ирсэн айгүй гоё байна. Монголын ирээдүйн ер нь айгүй гоё байна. Харин чи яах юм бэ? Оо, тайгны шүлэн нэстэ тасархаар гэж. Энэ хоош орно гэдэг юу? Өглөөний мэнд ийм гоё дуу явж өглөө болгон сэрээдэг. Радионы энэ байна. Өглөөний сүүлийн өдөр 8 цагаас өглөө болгоо ингээд дуу явж сэрээдэг байгаа. Одоо бид хоёр хотоорч хөрмөнийхээ юмд бэлтнэ. Одоо өглөөний цайндаа буун тэгээд барианууд хийлгэж байгаа. Энд ямар барианууд хийлгэж байгаа вэ гэхээр бид хоёр тосон барай хийлгэж байгаа. Бүтэн биеийн дээрээс нь гоё юм хаш чулуун орон дээр хөвтөж байгаа 15 минутын турш халуун жин лаанд орж байгаа. Айгуу гоё зөндөө олон имчилгээнүүд үүд юм лээ. За тэгэхээр энэ жаргалын цэвэрлэлт бас хүн болгон бас амарч болохгүй юм бэлээ. Зөвхөн яг онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг хүмүүс эсвэл бүр маш урт удаан гойчрын дараа хүлээлгийн дараа амарх юм бэлээ. Тэгээд үнэн бүр айгуу хямдхан эрүүл мэндийн даатгалтай хүмүүс 175,000 төгрөгөөр энд хэвтэж имжлүүлсэн. Тэгээд энд одоо ингээ хэвтэж имжлүүлж байгаа хүмүүсээс ингээ сонсоход ер нь бол зөндөө л олон сувлаар дандаа настай хүмүүс байгаа хгүй ихэнх нь. Тэгээд зөндөө олон сувлаар
хөвтчихсэн. Тэгээд хамгийн гоё нь энэ гэжсэн. Өчигдөр бид нэр хорхог боодог гэсэн. Тэгээд сувлын сэтгэгдэл бол үнэхээр гоё байна. Эмчнэр нь үнэхээр гоё найрсаг. Үнэхээр гоё байна. Тэгээд өнөөдөр гадаа амир гоё бороо орсон. Шүнжэнгөө бороо орсон юм шиг байна. Гоё борооны үнээр сэржээ. Голцгай. За тэгээ манай өрөө болох юм 3 ортой өрөө байсан. Тэгээд бид хоёр хойлохны энэ өрөөнд орсон баг. За өнөөдөр 8 сарын хэдэн бэлээ? 2-ны өдөр эрэгтэй дүүгээ тусгаад би тэгээд замаараа энэ Чингисийн хүрээг замалтан дээр ирсэн байж. 2 цагийн өмнө хотоос гарсан төгжрэлтэй байх гэж одоо тийм манай аа болохоор цаанаас өөрөө машинтайгаа ирж байгаа өөр үнтэй. Тэгээд манай ээж, манай хүн, манай дүү бид дөрөв гэр бүлээрээ ингээд манай эрэгтэй дүүг тусгаа явж байна. Сая бид нар хоол идсэн Чингисийн өргөөнд тэгээд нэг цуваа авсан чи бүр ингээ 2 хайртай 40 мянга гэжээ. Дүүтэй харцсан байгаа. Одоо яахан идүүлээ? Энд морь унах юм уу? Хамгийн номхон нь аль юм? За нааш хойлоо тэр талаар дээр. За би энийг унах юм уу? Унж чаддгүй штэ, гайгүй үстэ. Яахан? Аа за. Яа, бүр жаргаж идэг шүү. За нисгтэр дүүгээ хүлээж ийн. Одоо яг онгоцон 30 минутын дараа буух юм байна. Сайн уу гэрээ. Ингэж гарч ирчээ. Батка тийшээ ээж чинь тэнд байгаа. За тийшээ бай. Яцзээ. Ой. За. Усена. Чи усвэ. Дахад өгсөн болох гэж. Хандаа чинь тараг юм уу? Та хэр удаан бүрсэн? Болоогд авахгүй дээ шүү дээ. Олон улсын. Өглөө би цалгаал тэгэл барахна болчихно цагийн дотор. Тийм үү. Энэ ингээд одоо хэр удаан байж болох вэ? Хөргөчөнд хийх ёстой юу? Үгүй ингээд одоо тоогоо нэр шүү дээ. Исэн. Үлдээд тахаар исэн. Тэгээ эсгэж байгаа л одоо хоног эсгэж байгаа тэгэл. Энэ юу юм? Энэ бас тарг. Шин тарг юм уу? Чамаа нэг тэрчи. Баас нь гараадсэн тий. Жигтэй болоо. Би юм ховц өмсөх мөрөөдөлтэй байсан. Гөгшин залуу хоёр хат шиг. Ийм боргоцоо аваад ирсэн байна. Боргоцоо болцсон байна. Зүү дэмшиг санагдаж байна. Бүр үнэхээр гоё амарч байна. Сая бид нар хорхог ийдсэн, айраг уулаа, саам уулаа. Өөр ангаад сайхан амарч байна. Тэгээд одоо их Монгол гээд ойрхон явна гэсэн. Тэгээ би одоо морь унах гэж байна. Морь унах гад ингээд зузаан гутлаа өмссөн байна. Утгагүй болцгаая. Зүгээр нэг таарч. Ангаараа
Цулаацсан биш тийм мод бүр. Мойл өстой гоё яана. За энэтэй мойл өгч байгаа юм уу? Баярлаа. Дотроос ногоо юм гарч ирэх юм уу? Одоо та нартай айраг нэг амьсгаагаар яаж уудгийг харуулъя. Дүүрэн байв. Дуусгах шийдсэн. Сайхан байна. За баяртай. Гой дайсанд баярлаа. Oh my god. За тэрэлж явах гэж байна. Одоо Монголд 2 онцоод буцаад Австрали руугаа буцах гэж байгаа. Тэгээд тэрэлжэд яг энэ замд ирсэн. Хуушуур цэг ядлаад ингээ гоё сүдэ цавгаад иж байна. Ийм гоё цай байна. Хааны гараа. Би чи өмнө За бай. За уулаа хийчих нүггүй юу? За сая. Ингэж. За буудалтай ороод ирлээ. Одоо нэг 4 цаг унтчаад шууд Австрали руу онгоцсон суун. Манай буудал ийм гоё юм байна. Like, share, subscribe.